Говь нутаг хүний болон материалын чанарыг таниулдаг гэж ярих Шижирбат 2056 он хүртэл үргэлжлэх Шамбала төслийг санаачлагч юм а. Эрчимтэй цөлжиж доройтж байгаа газар нутгаа хамгаалахын тулд урт хугацааны ажил хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодсон тэрээр 50 га газарт 350 мянган бод тарихаар ханцуу шамалжээ. Нэг 10 гаруй хүнтэй яг тарилтан дээр ажилладаг байгаа. Энд чинь яг нэг олон хүний хүч хөдөлмөрөөр явдаг ажиллахгүй. Харахад ингээд энэ цөөхөн л юм шаарч байна. Гэтэ ингээд 10 мянган модыг тарина гэдэг чинь бол бас тийм ч амараас ажил. Өдөрт бид нар макста 500 мод тийм. Байнгын гадаа ийм цагуур, ийм орчин нөхцөл байнгын ажиллана гэдэг нь бас жоохон төвхтэй. Хүнийг ядраадаг. Мэдээж хүн л юм болсоо ядрах, эцэг, цуцах, шантрах, няцах зөндөөл юм гарна. Тэр болгонд тэр олон хүний нюансыг одоо барих, тий мэдрэмж өвдөхгүйгээр ажиллаа явуулах гэдэг нь бас нэлээ нарийн ухаанлаа юм шиг. Тэр болгон дээр суралцаал явж байна. Хин дуртай нь хийдэггүй бас зүрхлэхээргүй энэхүү ажилд сэтгэж болоодсан тэд алдсан ч бусдаас гомдол хийж байгаагүй. Өнөө цагт өгүүлэгдэж байгаа шаргуу бас тууштай зан чанар түүнд байсан юм а. Хэрвээ алдаатай ч юм уу хүмүүс биднийг ойлгохгүй бол асуудал биднэрт л байна гэсэн. Бид нар ойлгуулж чадахгүй байна. Бид нар ажиллаж чадахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хийж байгаа ажиллаараа л хүмүүст ойлгуулна тий. Тэгээд ингээд нэг юм юугаар механикаар ч юм уу ингээд олон хүнд хүрэх гээл тий янз бүрийн буст постууд хийгээд ч юм уу тий маркетингийн кампайн хийгээд тахасаа илүүтэйгээр бидний хийж байгаа ажлууд бидний өмнөөс яриад тий бид нар л сайн байж чадвал хүмүүст хүрч чадна, хүмүүс ойлгож чадна. Хэрвээ хүмүүст ойлгуулж чадахгүй бол асуудал тэр хүмүүст биш биднэрт байгаа л гэж боддог. Би яг нүүдэлчдийн одоо юу гэдэг үр хойж байж залхуурсан, хариуцлага алдсан, тэгээ ажиллаа хийж чадаагүй, туршлага мэдлэг дутсан болоод л одоо тийм шантрахуйц хэмжээний сэтгэл готролт ч юм уу тэ орсон гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг ойлгоод алдаагаа засах. Гэтэ илүү бага цаг хугацаа, бага зардлаар засах тал дээр л одоо ч бас суралцаал. Энд сурагчдын амралтаараа зорин ирж ажилладаг 17-оос 18 насны хүүхдүүд олоо. Тэдэнд мод тарихын ач холбогдол болон биоинженерчлэл, сэргээгдэх эрчим хүчний тухай зааж зөвлөн хамтарч ажиллаж байна. Хүүхдүүдийн хувьд бол анхнаас нь одоо нэг гэдэг 2-3 хаан настай бортохтой хайлаас байхаас нь өөрөө яг ингээд хөрсөн суулгаад боожуулаад услаад ингээд ургуулж байгаа учраас дараа жил нь ирэхтэй те манай моднууд ямар гоё болсон юм бэ хөөх намайг судлахад ийм байсан чинь одоо миний энүүгээр татчих юм ч гэдэг юм уу те тэр талаараа ерөнхийдөө яг л хүүхд шиг хайрладаг болчтой юм уу гэж анзаарэгддэг шүү дээ. Тэрийг харахад аяга хөөртмөр байдаг те. Хүн болгонд нээлттэй тий хүмүүст идэхгүй зарим нь ингээд амар гоё юм яваад идэв тий би орж болохгүй байхдаа ч юм уу эсвэл хаалттай байхдаа гэж боддог. Тэгээ чамаалаа хизээч тийм шүү дээ. Чи хизээч үнийг орхиод явж болно. Хизээч эргээд ирж болно. Шижирбат шиг үзэл бодол зоригтой залуус биеийн амраас илүү ногоон ирээдүйн төлөө энд завгүй хөдөлмөрлөж байна. Монгол орны экосистемийг хамгаалах энэхүү ажилд олон зуун залуус нэгдсээр байгаа юм а.